Манай хүү цааснуудыг харж байх үед баян айлын эрх хүнийг зураг руу зааж энэ бас хэмжээст ертөнцийн амьтны дотор эрхтний хижбэр хэмээн тайлбарсав. Тэрээр сонсд кожжийн нээсэн хэмжээст ертөнцид саяхан энэ төрлийн амьтан гарч ирсэн гэж гайхав. Манай хүү Ксаны хэд их үүрсэн байдлаас богцорогж ирхэж үүнд юу тийм онцгой байгаа асуулаа. Хөрхий баян айлын эрх хүү энэ асуултад урам нь хугарч бага зэрэг бөхөндөн. Манай хүү рүү энэ төрлийн симбиотик тижээврэнд яаж холбогдлыг ер нь ойлгож байна уу? Хэмээн нуцаарсав. Хэрэг жоо тулаан зүрхээ аль тул энэ амьтан түүнийг хортон орж үндсэндээ түүнд амьдрах хоёр дахь боломжийг олох нь гэж тэр тайлбарсав. Энэ бүхний сонссны дараач манай хүү юу ч ялгаагүй хэвээр байсан нь Ксаныг үнэхээр бухимдуулж байлаа. Манай хүү энэ симбиотик тижээвэр амьтны ач холбогдлыг ойлгож байсан ч бүх зүйл ингэж гайхах хүссэнгүй. Энэхүү хэмжээст ертөнцийн сонсд коджи харьяанд үйдэг тул зөвхөн тус коджийн хүмүүс нэвтрэх боломжтой гэдгийг шоун хэлв. Хэрэг энэ мэдээ албан ёсоор цацагдвал дэлхийн өнцөг булан бүрээ шилдэг оюутнууд эсэхэр яарах боловч кодны хязгаартай гэж тэр нэмж хэлв. Үүнийг сонсоод манай хүүгийн сонирхол эцэст нь төрж сонсд коджид явахыг зөвшөөрөв. Тэгээд шоун цааш нь хэлэхдээ ангийн гэр бүлийнхэн сүнсэд коджид суралцах гэж байгаа тухайцаг яриа гэрчээ. Энэ мэдээ манай хүүгийн сандаргаж Свен түүний айсан царайг хараад гайхав. Тэр яагаад ийм их хайгаад байгааг асуухад Жо мөрөө авчин огтхон чанхаагүй гэж хэлв. Жо өнөөдөр бүртгүүлнэ гэдгээ батарч плейбой залуу Ламборгиноор Лоянзо хүч тус ачаагаа бэлтгийг түнд хэлв. Хэсэг хугацааны дараа холбооны мөрдөх товчааны төвээр шиг газар руу шилжих бөгөөд тэнд хоёр офицер Жиндиосны мөрдгөөр орчиж байлаа. Тэд Чанжин замын хамгаалалтын бичлэгийг шалгаж манай хүү бичлэгээс олж харав. Тэд Жог Жиндиосонтой холбоотой байж магадгүй хэмээн таамаглаж хэлнэ. Энэ хооронд хотод шуурга дэгдэх гэж байхад Жо Свен хоёр Ламборгиноор хортны замаар хурдж байв. Жод зугаатай байсан Чинжээс орчны ойрцох бүх бүсийг тойрч харах ёстой тус энэ ажиж их хугацаа авна гэж санаа зовж байв. Тэр мөн өөрийнх нь тоглоом ямар сорилт тусгаж байгаа талаар бодно. Хүндрээлийн түвшин бараг 2 дахин нэмэгдсэн тос өргөжлөсөн тогтхон цасаа дэмий өргөх хэрэг гэж тэр үзв. Тэр хажуугийн сууж тоглон зөөрмөгч буй сайн доо харав. Жод үхэж ихсэн ч хортхон шиг өргөө сэрээ. Машин дунтаад нойрны сайжирт болж том асуудал үүснэ гэдэгт тэр итгэлтэй байлаа. Гэвч яагаад толгоо нэргэж хазуурч байгаар тэр сайн ойлгохгүй байв. Тэгтүү завхтад таалагдахын тулд ирүүж байх нь хичнээн чухал. Сал дээр энергээр хож явахгүй гэж хэлж байсан. Өвгөн жинийг тэр санав. Үүнийг сансан Жо ирүүж байх нь хамгийн чухал гэж шийджээ. Тэрээр ирүүж мэндэ хамгаалахын тулд үүнээс хойш тавсамыг тохируулж тавсахаар шийдэв. За энэ нь миний өдөр болгон өгдөг амлаж болгоч. Би дандаа та нарт зэрэг хөвчтэй түүхэд бицээр дуустав та. Манай хүү өвгөн жинийг бодохоос зүрхэн савж ихв. Хэрэг тэр зөнөг өвгөнтэй дахин тааруулдар гүйцлээ шууд хэлнэ гэж тэр ноцтой бодож байлаа. Тэр хүнтэй уулзснаас хойш түүний сэтгэл санаа нэлээд тааруу байсан юм. Тэрээр хүчрэх боломжтой өгшөөгөө авахар эрс шийджээ. Гэтэл гинт түүний дотор хачин мэдрэмж төрөв. Тэр халаасаа охон өвгөний өгсөн тэмдэглэлийг гаргаж ирв. Хавтас дээрх нэр нь энергээр гэрэлтэж эхлэв. Тэр тэмдэглэлийг нээхээсээ өмнө бэлсэлж буй Сваныг шалгаж анзаарахгүй байх гэж бодлоо. Дээрээс нь тэр уйджсэн тул тэмдэглэл уншихын цаг нөхцөг сайхан аргагүй. Түүнийг тэмдэглэлийг нэмэх зүс гарч ирнэ. Цээжнийхэн голд шар энергээр гэрэлтэж эхлэв. Хэсэг хугацааны дараа алдагдсан өшгүй мөнхийн содөр гих тэмдэглэлүүд алгалав. Тэндүүдээ нэгэд хоосон гараа харж сая юу болсон бүрэн толгой нэргэв. Тэр үнийг зүйд байсан болов гэж гайхан бодно. Гэвч тэрнүүдээ дахин анихад гинт хөвсгийн таргийн голд зөксчээ. Гэвч тэр дахин нэг удаа цочин сэрлээ. Тэр алдагдсан өшгүй мөнхийн содрыг уншиж дуусгаснаас хойш тэрхүү бүх энерги татвар нь хоримтлагдсан болтой. Системийн үзүүлэлттэй шалгахад түүний цэш хөвшлэг нь алдагдсан өшгүй мөнхийн содөр босон өөрчлөгдсөн байна. Тэр анхаарлаа төвлөрөө чигшгэд түүний гарт дахин нэг удаа гэрж гисхий. Өдөр дах самбар алдагдсан өшгүй мөнхийн содөр руу шилжсэн. Түл тэр одоо гашин бэлсголыг ашиглаж чадах байснаа харав. Үнэнийг хэлэхэд энэ манай дах хүчний систем маш төдөө сувлагдсан байна. Тэрээр мөн мөнх босон шатны исэн онооны шин чанарын хязгаарчдыг эвдэж чадсанаа анзаарв. Хүчирхэгдсэндээ баярсан Жо өвгөн Жиндиосонтой уулзсандаа үнэндээ баяртай байлаа. Тэрнийг асар том харшид ормогцсон сүнсэд коллежийн асуудлыг өөртөө үлдээ хийхийж Жод коллеж хвчлэл энд байхыг санаж болгов. Баячууд ханч хамаагүй харш хөдөлж авч чаддаг тул энэ зүйл байх ёстой зүйл бизээ. Тэднийг зочны өрөөнд тогтох үед Свенэстэй уух зүйл авчирч өгөв. Жод түүнийг энд ямар ч тусахгүйгээр ганцаараа амьдардаг гэж асуухад Свенкин гив. Дараа нь тэр Жод Кока-Кола болон Пепси холилдсон хачин лазтай ундаа сануулж болгов. Тэднийг ундаа хавааж ятал Свений утасгийн төдөө хурав. Тэр хэсэг хугацаанд хүнтэй ярьж буцаа тасраад Жод энэ дамарч яхаа хэлээд өөрөө ажилтай тул гадагшаа гарав. Тэр ганцаараа үлмөцөө иргэн тойрноор хэсэж хурдхан шиг хөрмөө тавьв. Тэр нүдргаас авч ихсэн хүчтэй цавчтан том хөдөлгөөн шаарддаг. Тол нэг энчин оновчтой цавчтад энэ техникийг ашиглахад хэцүү гэдгийг тунхав. Тэр тэрхүү ядаргаатай мөнгөн далавчид шомоолыг туршиж үзсэн ч бяцхан амтан түүний цавчтаас амархан болцсныг санав. Тэр шомоолыг дарахын тулд түүнд шин техник хэрэгтэй бололтой. Яг энэ үед тэрээр өөрийн сурсан арыг ясан аж гих ур чадварыг санав. Тэр өтөө гарсаар байгаа гарлууга харж арыг ясан асхны зэрэг нэрээд багтур төдийжин үр дүнгүй байх гэж бодлоо. Гэвч тэр үгээр бэлтгэл хийхээ шийдэж гараа самгт сархин инээ хүчтэй урсгал зэргийн тойронд хуйлрав. Энэ хөдөлгөөн нэрээд хурдан бөгөөд араг ясан асхан түүний нэг энчин цавчтад гайхалтай сайн
сайн тохирч байгаа тэр анзаарав. Тэгээд тэр туйлдж унадлаа өөрийгөө шахан битгсээ өрөөжлөв. Энэ нь нэгдүгээр зэргийн тий тулааны ур чадвар боловч гайхалтай ихтгэж зарцуулдаг болохыг тэр ухаарав. Үүнийг тоглоом дээр туршиж үзгээ шийдэж тэр утсаа аваад дээр нь төстөс ахад түүний автар шууд гаж ирэв. Хүчилтийн түүний автар яг мутацид орсон шарваачны дээр буучлаа. Бяцхан амтан нэрээд уурсан харагдах бөгөөд түүн зүү шууд дайрлаа. Бичгийн дараа түүний зүй ихэхэн буурсан тул тэр асуудалд орсон бололтой. Гэвч тэр яаж игээд даралтаас нь болтож чадав. Гэрч гайхалтай надлгдсан өшгүй мөнхийн судрын ачаар түүний зүй баг зэрэг сэргийж хөдөлгөөний хортон нэмэгдсэн сайхан давааталтай. Яг энэ үед амжилтыг харуулсан системийн цаг гарч ирэв. Түүний арга ясан алга 10 төвшин зөв авшиж үнсэн алга болон шинжлэгджээ. Манай хүү үнд гайхаж энэ ур чадвар нь одоо 5 онооны ций зарцуулдаг бөгөөд түүний хүчтэй цогцтой бараг ижил хүчин чадвартай болсныг анзаарав. Тэр шинэ хүчээ туршиж үсгийг тэсэн ядан байсан ч мутацид орсон аврах хүчит шаргуулж ихэрхий сал байсан. Тус арга гэсэн баатар дээр туршихаа шийдэв. Тэрээр дунжааны дүрс дээр дармагц түүний автар гүйдэ хотод буу. Тэрээр арга ясан баатрыг аж хэдийн ялцсан тул өхөж дахин нэмж байж арга ясан хантай дахин тулж тохиолмжтой санав. Тэгээд тэр дөргөдсөн ч тэрхүү жижиг арга яснуудад өөрийгөө устгахыг зөвшөөрөв. Шинэ ур чадвараараа нэрээд орцсны эцэс тэрээр арга ясан баатрын давталгааны хэв маягийг олж мэдэв. Тэрээр өндөр хурдан ашиглан бүтэж арга ясан баатрыг үнсэн алхах техникээр араас нь цохиж эхэлжээ. Тэрхүү ганц цохиж арга ясны толгойг хэдэн хэсэг болгон бутлав. Хэсэг хугацааны дараа харшид нэгэн эмэгтэй орж ирэв. Тэр түүнийг тэнд байхыг хармагц дуудсан бөгөөд түүний ширүүн дөө манай хүүхсэрээ. Тэр цачин хурдхан шиг өндийж суугаад хэн болохыг нь асуув. Тэр эмэгтэй түүнийг яагаад ганцаараа байгааг мөн Юан хаан байгааг шаардсан асуув. Тэр Юаныг гадагшаа явсан гэж хэлэхэд охин түүнийг дахиад ямар нэгэн ихэд эсвэл сэжигтэй хүмүүстэй зугаалж байгаа ах гэж таамаглав. Түүнийг холбоо барих гэж оршдох бүрт дандаа болтдог хэмээн охин түүнийг зөвхөн. Тэрээр энэхүү хачин үгийг хэлээд ирэж алхсан нь манай хүүг урд өмнөхөөсөө илүү гайхшруулв. Гэвч тэр гинт загсаад түүний гараа сатгаж түр орсогч хийж чадна гэж хэлв. Тэгээд тэр түүний зөвшөөрлгүйгээ шууд чирч эхлэв. Охин түүндөө дахин эргэж харав. Өөрийгөө Юаны ишт хийхийг сануулв. Түүний дүүгийнх нь найз талныг зөвсгүй хайг хүсв. Бодоод байхад манай хүү сайнтай бие биедээ төсөлж байсны ачаар үнэхээр найзууд болсноо санав. Гэвч тэр ямар нэгэн асуудал төрхөөс зайс хийж ганцаараа тоглоом тоглохыг изүүд үзэж байлаа. Түүний дотроо ийм үсгэд охин юу яриад байгааг нь асуусан ч тэр юу ч биш хэмээн хурдхан шиг өнгөрөв. Дараа нь охин түүнд биеэ цэвэрлэж зүгээр хуцалцахыг хэлв. Тэр зөвшөөрч хэсэг хугацааны дараа тэд сүнсэд кошжийн тэжээвэр амтжийн талбай төрөв. Тэр газар яг л өөр ертөнцид хүйтгсэн мэт гэрэж цацран шүгэж байлаа. Тэд нэг нь Нё хотод хурч ирээд хүнд мотоциклаасаа бууж тэнд аль хэдийн ирсэн байсан хоёр охинтой уулзав. Намайг дэмжиж зүгээр хажуу зогсож бай гэж нэг нь эмэгтэй түүнд хэлв. Хүү зөвшөөрч дуртай тоглоомоо шууд тоглож эхэлсэн. Нөгөө эмэгтэй бохомжийг нэлээд төрүүлв. Хүмүүс цугж тэхлэх үед Юаны их жирхийг харсан нэгэн хүн ихэд гайхаж бугаа илэрхийлв. Тэд гисэн өөрөө яагаад ирээгүй гайхан ярилцаж найз охинтойгоо зогсох цасаа шүүн магадгүй зүгээр дайсан дах хэмээн тохорхон ашигнав. Юаны ихч түүний яриг тасалж дэмий ярих бол би та нарыг ганцаараа ч дийлнэ гэж хэлв. Дараа нь тэр залуугийн хажуу төгсөх эмэгтэй рүү ирж түүнийг сөв гэж дуудан мотоцид орсон гişний байлтааны морийг хамтдаа ярьсан байж яагаад Симбердик өндгийг ганцаараа авах гэдэг байгааг санаалав. Сүүсэн дүрс гэж найз залуугийн хаарт ногтон эцсийн хүчийн цавчтыг би өөрөө өгсөн тул энэ өндөг минийх байх ёстой гэж зүтв. Тэр үед найз залуу нь ярийн даралцаж өөр хоорондоо толцдож хин ялсан нь тэрхүү Симбердик өндгийг авахар тохиолдсныг бүгдд санаалав. Тиймээс тэр бүсдийг буруудах хасаа өмнө бие барьсан дээр гэж хэлв. Дараа нь их чинь ганд хандаж энэ тулаанд хин ялхан тодорхой байгаа тал өндгийг зүгээр толцгүй өгчүүж дээр гэж зөвлөв. Дашрамд хэлэхэд манай ахныг Вин гэдэг боловч Гоёныг зан яриад эндүү бай. Тэр түүнийг өөрийнх нь доод үеийнх гэж үзээд өөрөө толцтхан шодрог бас даваа талш болно хэмээн толцохоос татгалзав. Тэрээр багталтайгаар инээмсэглэж түүний номнох өөр нэгэн хамтрагч байгааг дуулгав. Яг тэр үед өрөөнд хүлийн чимээ цуурайтаж Виний анхаарлыг татав. Түүнийг чимээ гарсан зүг рүү харахад сүүдэр дундаас нэгэн дүр төрх гарч ирэв. Энэ залуу бол Ан гэдэг нэртэй хоёрдугаар курсын оюутан бөгөөд маш хүчтэй аварч цацруулж байлаа. Энэ нь саяхан бардам байсан ихчийн хүртээс сандарч төвсөд хүргэв. Манай хүү хүртэл энэ шинээр ирсдээс цацрах ширүүн орог мэдэрч эргэн тойрны бүсэд хүмүүс айсандаа чичирч байлаа. Төвд өдөлгүй хоёр өрсөлдөгч нүүр тулв. Тохол залуу Винийг өдөө хатгаж түнлүү дайрахыг уриалав. Хариуд нь тэрээр хүчтэй аварч цацруулж түүнийг ганцаараа буусгаж авахд бэлэн болов. Виний найз түнд энэ магастай толцдоггүй байхыг зөвлөж Симбиотик өндрийг зүгээр төгцнөн дээр гив. Манай хүү сонирхож Ган гихт энэ залуу хэн болохыг асуув. Айн сандарсан охин түүнийг сургуульдаж төхөр гэдгээрээ алдартай хурдан тайлбарлав. Тэрээр сургуулийнхаа хамгийн эхний өдөр дээд курсынхаа оюутныг задсан гих цоо яриа байдгийг нэмж хэлв. Сонирхол нь бүрэн хөдөлсөн тэрээр энэ том залууг үнэхээр тэдний ярьдаг шиг хүчтэй эсхийг гайхаж эхлэв. Тэрээр мөн Винд санаа зовж эхэлжээ. Тэднийг яг мөргөлдөх гэж байхад Гоян Винийг тохорхож гудны өмнө үнэхээр айж байгаа эсхийг нь асуув. Тэрээр бүрэн өдөрцөн бололтой том хөлөөс хачин халсан залуугийн толгойроо өшгөлөв. Гэвч гудын толгойгоо үе яжиг хөдөлгсөн түүний өшгөлөд мөрөн дээр нь тосч түүнийг гэж итгэхээс цаашгүй болов. Вин түүний галзуу хамгаалтын хүчинд цэцэрдэж агаар дахин өсрөн түүний толгойроо хүчтэй өшгөшгийг ордов. Гэвч гудам
One Punch Man-ийн 2 дахь дүрмэд ямар ч хариу өгөлтөд үзүүлгүй. 50 зогсжээ. Вэйний хүч бууж ирэх үед залуу түүнийг нүцгэн гараараа бивж аваад цахилгаан мэт хурдаар газарч шийдвэв. Энэ нь маш хүчтэй байсан тул Тоос шороо утаа мандран босов. Тоос цамхарахад түүнийг газартай наалтал маш хүчтэй шидсэн тодорхой харагдав. Дараа нь тэр түүн рүү алхаж түүнийг өөртөө зүүж хэрэггүй байгааг тодорхой болгов. Түүний зүв байсан бололтой охины тухнаас цусгоожиж би энэ бүхэлдээ биштэжээ. Гэвч энэ ноос түүнийг өчигдрийн хог шиг дахин өршвэж өнхрүүлв. Тэрээр бардамнаж тулааныг үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Химэн асуув. Найзууд нь түүнд симбиотик үндгийг орхихыг хийж өөрсдөө ч бас яривчаа хүчийн зөвшөөрөв. Бардам шархаж өстэй эмэгтэй Вэйнийг найзууд чинь хүртэж бууж өглөө. Химэн үгээр дайч өглөө. Тимээс улаан дортхоосоо өмнө сайн гүжир шиг үүнийг хүчийн зөвшөөрсөн дээр гэв. Вэйн чичирсэн биеэрээ босхыг хичээж хідэн үг хисхийг орчдов. Халзан залуу түүнийг хоолойноос нь барьж аваад хаягдсан шавар хүүхдээ шиг газарт дахин шидэв. Цохилтын давтамж 90-50 тахаж халзан залуу ялтын мөчөө бүрэн таашаан босож төсөв. Гэвч манай зөрүү татагтай Вэйн би хараахан дуусаагүй байна гэд дахин босож хөвчөд халзан залуу гайхан нүдэн томров. Түүний тууштай шийдвэрийг сонсоод халзан залуу улайсан нүдээр ногцтой харав. Тэрээр нүдрхаа зангидж түүн лүү гүйж хөшөв. Гэвч түүнийг цохиж амжихаас өмнө манай хүү дайран орж ирв. Тэдний нүдрх хүчтэй цохилтын далгийн өсгөн мөргөлдөв. Түүний дайралтыг амархан хасан гиншин залуу гудны сонирхлыг татаж манай хүүгээс хэн болохыг нь асуув. Жо өөрийгөө хурдан танилцуулж сайхан сансад коллежид ирсэн гэдгийг хэлв. Гоян ярианд орж өдөхгүй сургуулийн нэг анги болгоч Баатар болж бусдыг аврахыг хичээвэж манай хүүд сургамж өгөхөөс буцахгүйгээ. Охин манай хүүд энд маш аюултай байгаа тул тулаанд орчихгүй байхыг харуулв. Гэвч ахныг мэдээгүй байтал тэр түүнийг жаахан хөвгч шиг мөрөн дээрээ өргөж авав. Тэгээд түүнд чи өөрөө амрах хэрэгтэй гэж хэлв. Бодоод байхад энэ дүр хитрхи өндөр балцсан шиг санагдахгүй байна уу? Эхний бүжигт манай хүү ямар намхан харагддаг байсныг бодохоор нүдээ угаамаар санагдах юм. Юудэ ч ахныг эсэргүүцсэн ч тэр түүнийг найзуудлаа өрөн буцааж аваач. Охид найзаагаа аюулгүй байгааг хараад тайшран санаа алдав. Нөгөө тэгүр Вэйн манай хүүг энэ халцсан залуутай хэрхэн тэнцэх гэж яваад тийм читвчтэй бус байв. Манай хүү эцэст нь халцсан залуутай нүүр толготой татаад сонингол дүрийн төрхөө гаргахыг хичээ. Тэгээд түнд хөтлөө тосдох нь хамгийн сайн шийдэл биш гэж хэлв. Халцсан залуу тэгвэл энэ маргааныг шийдвэрч өөр ямар санал байгаа гэсэн. Манай хүү хариуд нь тэд тулааныг энгийн байдлаар шийдэж болно гэв. Тэгээд халцсан залууг нэг цохыг санаж болгож хэрв халцсан залууг урваас цүүн алхам бохорвол манай хүү яшигчаа хүчийн зөвшөөрөхөөр болов. Гудам үүнийг утгахгүй тактик гэж үзэн бохимдов. Тиймээс тэрээр замж хийсэн аваар цацруулж манай хүүд цаг буур одоо шууд хүрээд ирэх гэж хэлв. Гэвч яах сандарсангүй. Халцсан залууд миний цохилт нэрээд хүчтэй тал шүдэ хайрлаарэ гэж анхааруулв. Энэ хооронд Гоянд гудныг ийм байдлаар тулж хоёр зөвшөөрсөн нэлээд сонирхолтой санагдав. Шаргал өстэй эмхтэй хэрэг тэр 3 буюу түүнээс дээш алхам ухаарвал үнэхээр яриг томаа цустай гэж санаа зовж төвчээр алдаж эхлэв. Гэвч найз залуу нь ярианд хордон оролцож түүнийг санаа зовшгүй хэмээн тайвшруулв. Тэрээр гудны тулааны ур чадвар бол зүг зарааны тартай хийсэн зарааны хоёг гэдгийг тайлбарлав. Энэ нь түүний биеийг гаммэд хатуу болоход загсахгүй аюултай сэрэг давталгааны чадварыг өгдөг юм. Түүний зарааны хоёг эсдүгээр зэрэгт хөрсөн тул түүн лөө ингэж дайрсан сүжийн залуу гараа алдсан гэв. Товчондоо манай хүүгийн төлөвлөгөө арай гинэн байсан байж магадгүй юм. Манай хүү нүдрхай зангидсан тул бид удахгүй үнийг мэдэх байх. Түүний хүчийг авч эхлэхэд гар дээр хагас бэжийн задарч эхлэв. Түүний цохилт халзан залууг ингэсэн шууд тусч цохилтын хүч нэмэгдэхийн хэрээр түүний царай барай. Энэ нь эцэстээ асар том тесрэлтөөс гэж халзан залууг анхны байрлалаас нь хол зай дохороо Вэйн өөрийн нүдээр харсан зөвштэй бүрэн алмаарчээ. Халзан залуу бүрмэсэн яшигдсан боловтой сүүлийн цохилт маш ширүүн байсан тул манай хүүгийн нутаг цустай хожигдсан байв. Тэр үед шаргал өстэй эмэгтэй яривчаа хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан тул арж эхлэв. Хэрээр манай хүүг Вэйний багийн гишүүн биш тул ялсан ч энэ ялалт тооцогдохгүй гэж шалтгаалв. Түүний нэг төртийн найз залуу шударгаар ялагдсны дараа гоншихсан түүнийг алхтан ялагдснаа үгүйсгэх харахгүй гэж хэлв. Тэрээр хэлсэн үгэндээ хүрдэх хүн гэдгээ баталж ухрахгүй гэдгээ хэлв. Тэр манай хүүдээ зөрөхдөө тэд дахин уулзах бөгөөд тэр мөчийг хүлээж холно гэв. Ингээд тэд гурвуулаа тэр газрыг орхин одов. Охид түүний хурдан тойрон цуглав. Манай залуу гавьяатай шагнал махтаасаар болж дүүн ямар хүчтэй гайхан биширцгэн. Энэ үед Вэйн манай залуугийн гаршуу заандууд нь тэрээр цас тогтчгүй санаа зовх зүйлгүй. Зүгээр ч хөнгөн гэмтэл химэн томжиргүй хэлв. Дараа нь тэр түнд чин сэтгэлээсээ санаа тавьж илүү хүн бэрцэн тас эмнэлхийн өрөөрөө суудаж хайг санаалав. Охин зөвшөөрөхөд манай залуу эрдэмхөрөө түүнийг зөөлөн тоглоом шиг мөрөн дээгүүрээ даваасан өрхөв. Ахан манай залуу шиг найзтай байгаад төвчэн сэтгэлээсээ баяртай байгаа бололтой. Тойд өдөлгүй тэд хаштай буцаж ирэх бөгөөд манай залуу тоглоомоо тоглоогүй буцнаа мэдээд иж дууршна. Тэрээр эцэст нь дуртай тоглоомдоо шамбан ороход бэлэн болсон ч тэгжж бодож байж. Манай залууг тоглоомдоо орох гэж байтал шүүн харшид сүр дужаантайгаар орж ирнэ. Энэ үед манай залуу бүх эрдэнэс түүнийг дуртай тоглоомоо тоглоход нь саад болохоор хувилдаж байна гэдэгт бүрэн мэдв. Шүүн манай залуу руу алхан очиж мөрөн дээр нь алхтаад
Өмнө хичээсэн хэмжээс орчныг санаж байгаа эсхийг гэсэн. Тэндээс дотор эрхтний хэлбэртэй амтан олцсон бөгөөд тэрээр жоог тийшээ хамт явахыг өрхөйг хүсжээ. Манай залуу үнийг хачирх ёстой гэж үзээд хичээл эхлэхээс өмнө тэр орчин зуу нэвтрэх хэрэггүй байх ёстой хийв. Шоо нэжтэй инээн сэрэн тэднийг тийшээ авч очих нь түүний хувьд юу ч биш гэж бахан хэлнэ. Гэвч манай залуу шэнийг сонсохоос илүүс татаа шалгах хамаг анхаарлаа хандуулсан. Тоглоомоо тоосхийг илүүд үзжээ. Цэнхэр өст улам бүр бохимдож хариу өгсөнгүй химэн түнлөө уцаарсан. Манай залуу зүгээр сонсож байгаа дүр эсрэх бөгөөд инээн шоонийг улам бүр галзууруулна. Гаран тэр эргэж ялхангаа маргааш үжээ ихтэй явахад эрдэнэ той манай залууд санаалав. Ухаалаг утасныхаа дэлгэцрүү шивцээр байх манай залуу үнэхээр анхаарлаа хандуулж байгаа эсхийн тодорхойгүй зөвшөөрөв. Тэрээр эцэстэн шоонийг дуудаж цэнхэр өст эргэж харахад домогт төсний амтны симбиотик гүндгийг дарахад юу шаардлагатай гэсэн. Шон энэ гинтийн асуултад бага зэрэг гайхаж домогт төсний скелетэн рецарын тухай ярьж байгаа эсхийг асуув. Дараа нь тэр домогт төсний амтныг дарахад дор хаяж 12 киона шаарддаг. Тэнийг зүйл хийхгүй байхыг зөвлөв. Цэнхэр өст хэрэг өндөг дарагч нь хангалттай кигүй бол оронд нэмэх хүч махан биеийн зарагдах бөгөөд энэ нь бэртэж гин төсөж дахир татуу болно гэсэн үг гэж тайлбарлав. Манай залууд үүнээс боломжиж магадгүй мэд санагдсан тул энэ дүрмг ямар нэгэн онцгой тохиолдол байдаг эсхийг асуув. Шайн өөрийгөө том онцгой тохиолдол гэж бахан тайлбарлаж түүний ялагдчихгүй бие бэлдэрний илүү төсөвтэй болгож амин хүчний алдавчлыг нөхдөг тул доод түвшинд заримдаа морт түвшний амтныг дарах боломжийг олгодог гэв. Гэсэн хэдий ч шүүн домогт түвшний амтныг дарах нь түүний даа чадхаас илүү их хий зарцуулдаг бөгөөд үүнийг тогтоон барьж чадахгүй гэж анхааруулав. Тэрээр манай залууд Христос гаргахад бэлэн биш бол энэ санаагаа их зөвлөв. Унцхийн өрөөндөө орсон хойно манай залуу тоглоом дээр байсан бол өвчөөс яахгүй байсан ч бодит амьдрал дээрх симбиотик өндөртэй харьцаж байгаа тул бүх зүйл илүү эдрээтэй байгаар тунгаана. Тэгтэл түүнд нэгэн санаа төрж бодсон бодит байршил толгоорсон дүнжинүүдийн нийлэх тус өндөгний зургийг хурдан авчээ. Системээс өндгийг агуулхад хад хусныг зарсах үед өндөг түүний хараас алга болж эхэлнэ. Одоо өндөг дотор орсон тул түүнд дарах эсвэл нэгдлийг хүлээн зөвшөөрөх сонголт гарч ирв. Нэгдэл хүлээн зөвшөөрөх сонголт нь юу гэсэн үг болохыг мэдэхгүй байсан ч тэр санаач мөр шиг түн дээр дарав. Дараагийн системийн цанхунд 47% нэгдэх магадaltaй хувирсан. Асар их хүчит шургаалж илэрсэн тул симбиотик өндөртэй нэгтгэх хэсгийг өсөв. Манай залуу огтхонч эргэж зэргүүгээр чи би автрын жижигхэн гараараа тим тарчсорыг дарч нэгдэх процесс эхэлнэ. Одоогийн гигээрээс скелетон рецарийг дарах боломжгүй мэдж байсан. Тул тэрээр домогт төвшний симбиотик өндөртэй нэгтгэсний дараа хувирсан асар их хүчит шургаалж ямар болохыг харахаар шийджээ. Хувьсрын процесс дуусны дараа тэрээр төвшөртэйгээр стата шалгав. Түүнийг гайхшруулсан нь тижээвэр амтан домогт төвшний өндөртэй нэгдсэн ч гэсэн моркл төвшөнд хിവэр байв. Жижиг амтан одоо 10 дугаар зэрэглэлийн скелет нь нэвт татах тавталгаа гэдэг төрлийн ур чадвартай болжээ. Энэ нь мөнгөн далавчид шумуултай тэнцэхэд хангалттай хүчтэй байна гэж найдаад тэр тоглоом руу орно. Шумуул дээрээс нь дайран орж ирэхэд тэрээр скелетэн шаргаалжийг хурдан дуудаж шумуулыг зогсоохоор тушаав. Түүний туслах скелетэн нэвт татах ур чадварыг хурдан ашиглаж нисэж буй шумуулыг онохоор газраас шав хүзрүү цохойж хөвшнө. Олон зүүн хурц зүйдээ шидэгцэн ч тэрхүү ядаргаатай шавжийг зогсооход хангалтгүй байв. Шумуул бүх зөв сүлжин гарч манай залуу руу шууд чиглэнэ. Тэр амтан өөрлөө нээж байгааг харсан манай залуу нүдэргаацан амтан хүчтэй захиж өгсөн ч зөвхөн хаасан газар анжээ. Боломжоо алдсны дараа түүний автар тэхэн хоёр тэнцэх хэсэг болж хаваагдана. Энэ бол түүний амсах хөстэй бас нэгэн яриж бөгөөд тэрхүү амтны өөрийнх нь эсрэг байнга ашигладаг. Алдсан ур чадварын талаар бодоход хүргэв. Маргааш өдөр нь болж манай залуу өнөх унаага хараад нижээ төвшин. Тэрээр найзаасаа үүнийг үнэхээр унах эсхийг тэхэн асуув. Найз нь найрсаг инээн сэвлэж тодруулсан. Тэд гэрцээгүй унах болно гэж итгүүлв. Тэрээр үүнийг домогт төвшний хас цагаанбар бөгөөд үүнийг дарахын тулд маш их зовсон тулсан гэж тайлбарлав. Тэд хоёулаа бар дээр сомогц бар маш хурдтай тохиж манай хөрхий залуугаас цус гоожиж эхэлнэ. Машинаар ясан бол хамаагүй тухтай байх хэвчтэй гэж тэр дотроо бодно. Тэдний хотод ирмэгц шүүн карта сканераар уншуулж цэрэг тэднийг нэвтрүүлэхээр төхөв. Тэд өөрсдийг нь газар доорх байгууламж руу улам гүн авчрах цахилгаан шатанцсан. Тэгэхээр тэд лойн нь урд өмнө нь 13 улсын нийслэж байсныг мэдэж авна. Хинжээст шуурга болсны дараа бүх бүс нутаг живж одоо газар доорх нууцлыг ертөнцтэй холбогджээ. Тиймээс энэ газрыг газар доорх бурхан багшийн хот гэж нэрлэдэг байна. Эцэст нь тэд доор хурж цахилгаан шатны хаалх нэгтгэхэд хөл хөдөлгөөн ихтэй дүр зураг хөтөн. Тэнд олон хүн жуулчдын газар шиг холбогдож худалдаачид лангуу зэчсэн бараагаа заржээ. Оюутнууд энэ лангуу ажилуулж байна. Гэдэгт тэгэхэд бэрх байсан тул манай залуу сонирхон энэ үнэхээр хинжээс орчин мөн үү гэж хэлв. Шон арм орчны хэсэгт хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс ойр орчмыг цэвэрсэн боловч тэдний зарж буй зүйлс тийм ч сөрхий биш гэж тайлбарлав. Гол батрын нөхмөс хүч гүнзгийр хөтсөн мэрийн тойрны харж аюулч нэмэгдэжээ. Дараагийн хэсэгт хамгийн эрт хүчтэй мөчөрн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэргэцэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувоглоо мэн заавал бүртгүүлээрэй.